хүн ам орон сууцны 2025 оны завсрын тоолгонд иргэд хэрхэн хамрагдах талаар товчлонцуулъя. За захим үйлчилгээний нэгдсэн портал сайт e-Mongolia систем рүү нэвтэрнэ. За ингээд эндээс өөрийнхөө хаягаар орно. Таман одоо гар утасныхаа аппликейшн дээр байх QR хүчигчийг ашиглан нэвтэж болно. За одоо данс системээр нэвтрье. За энэ дээр нэг удаагийн кодоор нэвтэж болж байна. За банкны эрхээр нэвтэж болж байна. Тоон гарын хэсгээр бас нэвтэрнэ. За бүтгэлтэй утасны дугаараа ашиглана гэсэн үг. За регистрийн дугаараар нэвтрье. За ингээд нууц үгээ оруулна. Ингээд нэвтрэх төвчөн дээр дарнаа. За баталгаажуулалт хийхийн тулд өөрийнхөө бүтгэлтэй дугаар дээрээс 130.092 дугаар дуул доорх кодыг явуулна. За над дээр бол 558 816 гэсэн юм код гарсан байна. За энийг би гар утсан дээр хийж оруулъя. 558 816. За ингээд энэ кодыг харуулад 130.92 мессеж явуулчлаа. За та өөрийн мэдээллийг өгөхийг зөвшөөрч байна уу гэж. За энэ дээр зөвшөөрөх гэдгээр нь дарсан. За ингээд хүн ам орон сууцны тоолго гэдэг үндэсний статистик харааны логотой амын утасны дугаартай байна. 51267 мэйл хаягтай. За энэ дээр ингээд дарахад анхааруулах цонх гарч ирнэ. За энэ анхааруулга дээр болохоор уг үйлчлэгийг хүргэхийн тулд таны иргэний мэдээллийг дамжуулахыг зөвшөөрч байна уу гэсэн ийм асуулт гарна. За зөвшөөрөх гэдэг төвчийг дарангууд. За хүн ам орон сууцны 2025 оны завсрын тооллого гэсэн ийм асуулгууд гарнаа. За энэ хамгийн дээдлэлт нь болохоор Монгол улсын хүн ам орон сууцны улсын тоолгын тухай хуулийн 18 дугаар зүйл, статистикийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус заасны дагуу өрх хүн бүрийн мэдээллийн нууцыг чандлан хадгалнаа гэсэн энэ одоо хуулийн заалтуудыг бичсэн байгаа. За ингээд хаягийн хэсэг нь бол 1-р хэсэг, за 2-р хэсэг нь өрхийн сууцны нөхцөлийн үзүүлэлт, за 3-р хэсэг нь өрхийн аж ахуйн үзүүлэлт, 4 нь хүн амын асуудал гэсэн ийм 4 том одоо бүлэг асуудал байгаа. За энэ өрхийн аж ахуйн үзүүлэлт дотор бол танай өрхийн хэдэн гишүүнтэй вэ гэсэн асуулт байгаа. Тэрэн дээр бол өрхийн гишүүдийнхээ тоог тавихад хүн амын асуудал дээр тэр яг гишүүдийн тоогоор асуудал гарна гэсэн үг. За энэ дээр ухаандаа 1 гэж тавьчихад хүн амын асуудал дээр 3 хүний одоо асуудлыг өгөх юм боломжгүй. Тэгэхээр одоо яг өрхийн гишүүн хэрвээ хам үйл нь одоо 5 бол 5 гэж бичээд хүн амын асуудалгаа харахад одоо 5 өөрөөс нь гадна 4 гишүүний нэр гарч ирнэ. Өөрийнх нь бол 1, дараагийнх нь одоо 2, 3, 4, 5 гэсэн ийм 5 гишүүний асуудал гарч ирнэ. За энийг яагаад хэлж яах вэ гэхээр одоо энэ захимаар орж хөтлөж байгаа хүмүүс бол зөвхөн одоо өөрийнхөө мэдээллийг оруулахгүй өрхийн гишүүдийнхээ мэдээллийг одоо оруулна. Ийм учраас одоо бэлтгэлтэй одоо юуны регистрийн дугаарыг төрсөн он сар өдрийг нь одоо бас мэдж одоо бэлтгэсэн байх шаардлагатай.
За ингээд хамгийн одоо сүүлийн хүн амын одоо асуулга гэсэн энэ хэсгийг бөглөөд дуусах төвчийг дарах хэрэгтэй. За дуусах төвч нь энэ баруун хамгийн доотлолт нь одоо байгаа. За одоо ингээд харуулдаг юм. За энэ дээр үл ингээд дараагийн удас гэдэг чинь нөхгийн гишүүдийн тоо энэ тавигдсан байна. За энэ дээр үл эхний юу учраас за дараагийнх нь за өмнөх утас руугаа орж болно, дараагийн утас руугаа орж болно. За ингээд бүх гишүүдээ ингээд бүгдээ дуусны дараа бол хамгийн доотлолт нь бол юу гарах хэвээр дууслаа гэсэн одоо дуусгах гэсэн төвч дарах гарна. Ерөнхийдөө энэ дээр энэ асуудган дээр буруу бичигдсэн одоо мэдээллийг бол яг өөрийнх нь одоо хамгийн нэгдүгээр одоо өөрийгөө бөглөж байгаа зүйл бол ингээд буруу бичсэн гişгээр нь бол одоо энэ дээр ихэд л одоо энэ дээр ихэд үгүйгээд буруу бичсэн байх бол улаанаар ингээд бас тэмдэглэсэн байгаа. Тэгвэл тэр хэсгийн засан гот ингээд цэнхэр болоод хэвэн болоод ингээд засагнаа. За ингээд дуусгах төвчийг ингээд дарахаар хүн ам орон сууцны 2025 оны завсрын тооллого. Завсрын тоолгонд захимаар хамрагдлаа. Монгол улсын иргэний үүргээ биелүүлж тоолгондоо идэвхтэй хамрагчсанд баярлалаа гэсэн мэдээлэл гарах байна. За ингээд бол захимаар одоо өөрийнхөө мэдээллийг одоо оруулж энэ хүн ам орон сууцны 2025 оны завсрын тоолгондоо бас оролцох хэрэгтэй.